Улсын хурлын гишүүн Монгол Австралийн нийгэмлэгийн тэргүүн инх болд Монгол дахь Австралийн тэтгэлгүүд хөтөлбөрийн газрын захирал цэцгэнаар өнөөдөр Австралийн гадаад хэрэг худалдааны яамнаас санхүүжилан хэрэгжүүлдэг Австралид төгсөгчдийн үйл ажиллагааг дэмжих гэрээнд гар үсэг зурлаа. Уг арга хэмжээнд Монгол дахь Австралийн тэтгэлгүүд хөтөлбөрийн газрын зөвлөх Кейт Нетрикот, Австралийн гадаад хэрэг худалдааны яамны хөгжлийн хөтөлбөрийн мэргэжилтэн зол жаргал нарын албаны хүмүүс байлцлаа. Австрали улсын засгийн газраас монголчуудыг Австралийн засгийн газрын тэтгэлгээр шатны сургалтанд хамруулдаг хөтөлбөр эхлээд 15 жил орчим болж байна. Эхлээд дандаа төрийн албаны хүмүүс явдаг байсан бол сүүлийн үед төрийн алба хувийн хвшлийнхнаас бүгдээр ингээс нь явж байгаа. Жилдээ анх бол нэг 6 хүн явдаг байсан. Одоо жил 43 хүн мастер докторийн сургалтанд хамрагдаг ийм том хөтөлбөр болоод байгаа. Тэгээ хамгийн гол нь энэ сургалтанд хамрагдсан хүмүүс эргэж ирээд Монгол улсын аль ч салбарт улс орныхоо хөгжлийн төлөө өв нэмрээ оруулж ажиллаж байгаа бол Австралийн засгийн газар тэтгэлэг олгодог газар маань үнэлээд цаашдаа энэ програмыг үргэлжлүүлэх дээр нь тэнд сураад ирсэн хүмүүсийнхаа мэргэжлийг дахиад дээшлүүлэх ийм зорилготойгоор тодорхой хэмжээний буцалтгүй тусламж олгож түүнийг нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Австралийн найрамдлын нийгэмлэг хэрэгжүүлэхээр болж байгаа ийм үйл ажиллагааны баримтчилт бид нар өнөөдөр гарын үсэг зурж байна. Гэрээнд тусгаснаар Монгол дахь Австралийн тэтгэлгүүд хөтөлбөр Монгол улсын төр хувийн хвшлийн ажилтан албан хаагчдыг Австралийн ихтэй сургуулиудад магистрийн түвшинд суралцуулах, төгсөгчдийг харьяа байгуулах салбартаа ажиллахад нь дэмжлэг үзүүлэх юм байна. Мөн талууд Австрали төгсөгчдөд олгож буй энэхүү дэмжлэг нь тэдний ур чадвар манлайллыг бэхжүүлэх, мэргэжлийн байгууллага холбоодод нэгдэх боломжийг олгоно гэдгийг онцолж байлаа.